Ижимийн эгшгэлэнт салхи. Наран шаргалтсан намрын тэр нэгэн өдөр би төрсөн нутаг өмнө говьтой төр очлоо. Тэнд эмээ эгч дүүнэр маань амьдардгийн. Би нутгаа ойртох тусам машины цонхоор өндөс хийж хайртай ээжигээ харуулдах мэт 3 сайхан уулаа харлаа. Зэрэглээн дунд сарвчлан сууж байгаа ээж шиг минь энэ л уул минь намайг харуулдгоо гэмээр өндөлцөн цэнхэртэж байлаа. Би машинаас бууж ээжитэйгээ ярих мэт сайн сууж байна уу? Охин чинь ирлээ. Би удахгүй буцнаа ээжээ гэхэд уулын салхи алгуурхан үлээж охин минь ямар их хутва гэж хэлэх мэт хацрын минь зөөлөн үсээд ядарвуу охин минь цай гэж цэнгэг агаарыг надад залгууллаа. Цээж дүүрэн цэнгэг агаар чин сэтгэлд минь ээж минь цай амтагдана. Би гэртээ орлоо. Гэрийнхэнтэйгээ жаахан тухалж хот газрын сонин хол ойрын танилга хамаатан садангаа сууж бүгдийг ярьчхаад гадаа хүн хүлээлгсэн мэт яаран гарч уул руугаа харлаа. Цаг нилээд өнгөрчээ. Нар уулын минь цаанаас хагас харагдаж байна. Би яагаад ч юм наранд атаархаж зогслоо. Нар жаргалтайгаар ээжийнхээ нуруунд үүрүүлж байсан миний бага нас шиг л харагдаж байлаа. Би уул руу харан ээжээ. Охиноо үүрээчтэй. Ганцхан удаач болов охиноо хайрлаач. Би танийгаа байхгүйд ээж болчихсон шүү. Охин чинь ээж болсон ч гэсэн жаахан хിവэрээ шүү дээ ичээ гэж ихэр таттал уйлахад налгар говийн минь бүлээхэн салхи. Охин ээж нь энэ л байна шүү дээ. Үүрэх би инех царай минь үгүй болсон ч үеийн үед чинь харж хайрлж явнаа ээж. Миний охин сэтгэлээ сайн барь та. Ээж нь охиноо үнсээ. Дахиж битгий ингэж жаахан хүүхд шиг атаарх та. Миний охин ээжээсээ аваагүй хайраа хүүдээ сайн өгөөрэй. Их хүрийн хүн холбоо үрд байдаг юм шүү охин минь гэж намайг ээж минь салхиар дамжуулан аргадаж сэтгэлийн жигүүртэй болгосон юм. Энэ өдрөөс эхлэн би ээжигээ бодох тоолондоо инхрийнхэн хүүгийнхээ ариухан зулайг үнэрлэж эхийн жаргалыг хүүдээ мэдрүүлж ижийнхээ хайрыг амсдаг болсон юм да. Зохиогч Нэргүй цэцгийн Бямб тулга, нэвтрүүлэгч Гомб Сүрэнгийн Амар жаргалан.